Чингисийн өвөлжөө 21 аялал жуулчлалын цогцлбор. Азийн зүрхэн дэх Чингисийн Монгол агуу түүх, өв соёл, байгалийн үзэсгэлэн, нүүдэлчдийн өвөрмөц ахуйгаар дэлхийд ялгардаг орон. Сүүлийн жилүүдэд манай орныг зорих жуулчдын тоо эрс өсөж, аялал жуулчлалын салбар эдийн засгийн чухал тулгуур болж, уул уурхай, хөдөө аж ахуйн дараа орох томоохон салбар болон хөгжиж байна. Аялал жуулчлал идэвхтэй өрнөж байгаа энэ цаг үед Эвтсан компани Чингисийн өвөлжөө 21 нэртэй аялал жуулчлалын цогцлборыг горих тэрэлжийн байгалийн цогцлборт газар Улаанбаатараас ердөө 50 км-ийн зайд Чингис уулын өвөрт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүс нэртнээс Монголын хаад язгууртнууд нутгалж ирсэн түүхэн газар. Чингис уул, Чингисийн хүр, Чингисийн өвөлжөө гэх нэршлүүд нь их эзэн хаан өвөлжөж отоглон амьдарч байсан гэдгийг өнөөг хүртэл гэрчилдэг. Бид энэхүү төслөөр их эзэн Чингис хааны өвөлжөөг 21-р зууны технологийн шийдэлтэй хослуулан хэрхэн оршин байж болохыг бодитоор харуулахыг зорж байна. Чингисийн өвөлжөө 21 нь жилийн 4 улиралд дотоод гадаадын жуулчдыг хүлээн авах хүчин чадалтай аялал жуулчлалын цогцлбор бөгөөд дараах байгууламжуудыг багтаана. Гэр хотхон, музей, хүндэтгэлийн өргөө, эко капсул хаус, 5 одтой зочид буудал, битүү усан парк, цэнгэлт хүрээлэн, гольфийн талбай, вилла хаус. Эдгээр байгууламж нь байгаль орчинд уялдаатай, нүүдэлчдийн уламжлал ахуй соёлыг орчин үеийн аяллаа тав тухтай хослуулсан байх юм. Гол байгууламжууд: Vessel Eco House байгальтайгаа нэгэн сул, харууц сайтай, сэргээгдэх хэрчим хүчээр ажилдаг ухаалаг сууц. Vessel Eco House нь дэлхийн тэргүүлэгч Tiny House брэнд бөгөөд бат бөх ган хийцтэй, барилгын хог хаягдл гаргахгүй, богино хугацаанд сорилуулж болох ухаалаг системтэй орон сууц юм. Гэр хотхон цогцлборын төв хэсэгт үндэсний хэв маяг уламжлалыг шингээсэн гэр хотхон байрлана. Хотхны голд Чингис хааны тахилга, зан үйл, хүндэтгэлийн өргөөг бүтэн сэлбэртэйгээр хийх бол 150-аас 200 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, 21 аймгийн онцлог брэнд ялгарлыг харуулсан ёс заншил, зан үеийн өргөө болгон баруун, зүүн, говийн, төвийн, хангайн бүс болгон 5 гэрт хувааж байршуулна. 4 улирлын усан парк. Монголд анхны хамгийн том битүү дээвэртэй усан паркийг байгуулахаар төлөвлөсөн. Гул суур, тоглоом, үйлчилгээний төв, амрах хэсгээс бүрдэх энэхүү усан парк нь цогцлборын гол барилгатай шилэн гүрээр холбогдно. Энэхүү төсөл нь амжилттай хэрэгжснээр бид дэлхийн аялагчдын урсгалыг татаж их эзэн Чингис хааны эрдний түүх, тахилгатай байгалийн үйлсгэлэнт газарт нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал ба олон ёсны өвөрмөц онцлогийг бодитоор харуулахын зэрэгцээ тав тухтай аялах бүхэл нөхцөл боломжийг бүрдүүлэн Чингис хааны өвөлжөө 21-р зуунд ямар байх төсөөллийг бодитоор харуулахад оршино.